Энд ирэх хамгийн сүүлчийн аялал болж байгаа. Энэ хорвоод хамгийн сайхан боос алтын даваа гэт нэрлэж байгаа. Нэгдүгээр сарын 2-ны өглөө болжээ. Нөхөр бид дээр энд ирснээс хойш ер нь ингээ өдөр болгон гүйж байгаа. Өнөөдөр гүйлтээ хийн. Тэгээд гүйлтээ хийнгээ миний төрсөн нутгийг танилцуулах гээд явж байна. Энэ удаагийн аяллаа хамгийн онцлог болсон юм нь юу вэ гэхээр энэ миний өссөн байшин гэр энд ирэх хамгийн сүүлчийн аялал болж байгаа. Манай аав ээж хоёр энэ том эдлийн газрыг одоо нөгөө арчлах гээд одоо ятраад ингээд одоо нийтийн орон сууц руу нүүгж байгаа. 1 сард 2 сард тэрнээс өмнөхөн сүүлийн аялал болчихоо. Би одоо тэгээд энд байсан өөрийнхөө юм хүмүүс бас цэгцлээд те. Цэгцэлсэн те. Цэгцэлсэн. Тэгээд Монгол руу явуулах нь явуулаад тэгээд явах гэж. Тэгээд энэ нутагта бас зорж ирэхгүй бол ирэхгүй болж байгаа болохоор тий нутгийг танилцуулах гад та бүхэнд гүйлтээ хийнгээ танилцуулъя гэж бодчихжээ. Өнөөдөр 1 сарын 2 гээд икидээ явж байгаа шүү дээ. Оюутны нөгөө миний нөгөө юунд комеди дээр ингэ жок болсон явцдаг байцааны талбай чи энэ ахгүй. Энэ хорвоод хамгийн сайхан жокинд үүссэн байгаа. Энэ хорвоо бас тусламжтай газар. Би 12 дэх юм уу та. Энэ улаан машин гээд энэ явган хүний зам дээр зогссон тийм. Би шүүрэн сонгоолоос ганцаар харж байгаа. Тариалангийн талбайд би ганцаар. Гэсэн чи машин зогсоод байгаа энэ дотор юу болсон юм бол. Ингээ харсан чи улаан машины жолооч юм. Сайхан ингээ ирсэн харуулыг саач. Тийм удаа би юм шами айж болохгүй гэж бодод. Шами ингээ харж байхгүй. Жолоочийн царайраа. Гэсэн чи жолооч надад хайлт хараад амар зочоод энэ хүүхд ингээд айгаад ингээд зогтно гэж бодсон. Яа нөгөөх би бол өста зотоо хийвэл урдаасаа тий. Хизээч ингээд юмнаас зогтаахгүй гэт тэр үед бүр ингээд ботцсон байсан тий. Нөгөөх ингээд над руу хараад бүр амар шами ботчихсэн шиг бас хөөрхөн ах юм байгааг баг. Ингээ машинаас агаар фүнг яваад өгч байгаа. Жахан даваа болсон байна тийм ээ. Салтын даваа гэт нэрлэж байгаа. За яа. Сурвал манай баг сурвал байгаа. Би болохоор нэгээс 3 дахь анги үлдээд Хоккайдод хийж байгаа. Модтой буцаж ирээд 4-өөс 6 дахь ангид байсан. Волейбол тоглолтог байсан, гүйлтээр хичээлдэг байсан. Зүгээр суудаг хүүхдээ чинь. Гартаа. За. Энэ сургууль хажууд байдаг хүүхдүүдийг атархдаг байлаа. Манайх амар хол байгаа ч. Энэ үрдэл 2100 метр явчихж байгаа. Вокзал нэвтгээр. Манай вокзал болохоор юу эцгүй хахад бид нар явчтэй. ийм жижиг вокзалтай. Энэ догоодын хүүхдүүд бол вокзалаар хөдийн төвөөр явж байгаа хүүхдүүд. Энэ хөдийн төвөөр би бол анх дахь сургууль дээр өдрөөр
Ийм энэгээр явдаг гэсэн. Giants гэдэг бейсболын баг нь одоо хавар өвөл хавартаа энд бэлтгэл хийдэг баацаага алтартай фэн ихтэй хавийн тийчтэй Giants-ийг дэмждэг хүмүүс. Битээ. Би тамирын цэцэрлэг хүрээлэнгээ манай мөчи хамгийн том цэцэрлэг хүрээлэн байгаа. Багта энэ зөндөө бэлтгэл хийдэг гэсэн. Тэгээ бас хүүхдийн амралт байгаа. Хүүхдийн амралтаас амарч ирсэн. Ерөөс манайхаас 3 км. За тийшээ гарч үзье. Чадсан уу чи? Шатаараа. Дөрүүлцэ. Хай. Гүйлт болохоор ингээ дагаач гүгээ тэнцээ байгаа. Аваашмаа гарал төрөө. Хажина. Тэ. Одоо хойхон. Бай. Ой. 2 км. Нэг цаг 12 минут. За. Дин яралт штэ тэ. Давсын тэрэмддэг ажтай одоо нөгөө бурхны илч ах トゥ хоёр нь живцэн баггүй юу? Тэрэмтэй хамт. Чулуун тэгэд далай тэрнээс хойш давстай болсон гэсэн номогтой байгаа. Аваашмад байдаг ургамлын хүрээлэн байдаг музей. Тэрийг үзье. Энэ бараг жилжингийн ингээд өнгөө үзэж болдог амар хөөрхөн, маш хөөрхөн ботаник хүрээлэн байгаа. Над шиг юм бодолхтой явж байгаа хүн алга. Күртг өмсцэн л явж байгаа юм шүү дээ. Өмсч. За ботаник хүрээлэн хүмүүс намайг хараад бүр миний өмнөөс дараад байгаа юм шүү. Качин тарах зээл явж. За энд чинь янз бүрийн цахирмаа нут байгаа юм шүү. 근데 자만에 누구르고 이니 저렇게 따라갔다. 거기 저렇게 가나? 나나 노랗지 와봐시. 또 짐승이 그려진 짓이시. Баяа. Жимслээд дахиж жимсэлдэг байхгүй. Чи нэг жилийн настай байхгүй юу? Тэгээд удаа энэ хэрэггүй болчихоо ингээ бүгдийг ингээ хамгаалж димлээ. Ингээ хар болоод. Тэг хороож димгээ шүү дээ. Одоо аав ээж хоёр ирээд одоо нэг амралтанд явах гэж байгаа болохоор ер нь явъя да. Одоо чи нөгөө том эдлийн газартай юм чи. Эхлээд жилдээ бас 2-3 удаа тэгээ бас нөгөө тогны мөнгө зөнгө
манай аав ээж чи хитэн халаалтын машин тавьсан бэ те? Хэрэг байгаа мó юу? Амар одоо халаа. Би чи ингээд нөгөө фотолохтой яваад дарах байгаа шүү дээ Монголоос ирсэн. Бид тэр ингээд мэдрэл юм уу тийм. Хүмүүс нөгөө өдөн хүртэх хүмүүсүүд яваад. Хүмүүс том нүдээр хараад шүү дээ. Эми өөр програм юу гэсэн бэ? Свой некс. Гайхамшигтай. Бүрингээ фотолохтой явж байгаагийг гайхаад. Ингээд аав ээж өмөө гурван ирээд бид тэрийг аваад амралтын газар руу явсан. Дулаануудыг болохоор аль хэдийн сакура цэцэглээд маш дулаахан гоё өдрүүд байсан. Өмөө бас маш их сэтгэл хангалуун. Тэгээ унсанд ороод ядарсан биеэ амрааж аав ээжтэйгээ дотон байж 3 онцноо 3 хоногийг сайхан өнгөрөөсөн шүү. Энэ сакурага хараад байгаарай. Тэгээд утсан буудалд орохороо Нижинан хотод идэг Китаго гэдэг халуун аршааны газар. Тэгээд халуун аршааны газар эндхийн халуун аршаан болохоор шамбарам болон цагаан маха ирэхэд маш сайн гэсэн. Бид нар эмчилгээнд жирээгүй зүгээр амрах гад ирсэн л дээ. Тэгээ уул нь дотор байждаг их хөөрхөн газар байсан. Өмөө хүүхдүүдэд одоо хонсон тоогоор тоглоом өгөн гэхээр чинь баярлаа. Тоглоом аваад орой бид хэд шинэ жилийн баярын хоолыг буфет маягаар идлээ. Тэгээд буфет нь цагсан маш илбэг далайтай газар болохоор тэр болгоо маш ямттай байсан, стейк байсан, халуун тогоо байсан. Тэгээд сайхан амарч агаад 3 хоногийг өнгөрүүлсэн дээ. Аав ээжтэй бас хэдэн удаа уулзах юм болоо гэж бодогдсон. Тэгээд аав ээж хоёр жижигхэн байранд орж байгаа бас зөв сонголт гэж нөхөр бид тэр бас дэмжиж байгаа. За энэ удаагийн дугаар танд таалагдсан бол subscribe хийгээрэй, лайк товчийг дараарай. Томоогүй байлаа. Удахгүй үзье. Бай бай. За явсаа.